18 настай эмээг киноныхоо 2 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Хэрвээ та 1 дугаар ангийг үзэж амжаагүй байгаа бол description хэсэгт байрлах линкээр ороод үзээрэй. За ингээд кинонд орцгоё. Энэ анги маань Настан Жи захирал 2 Ронёд машин бэлэглээд хүүхэд шиг загнуулж байгаагаар эхэлдэг. Танхай сурагчийг Баян айлын хүү гэдгийг мэдсэн Роньяо танхай сурагчийн араас гүйдэг болсон байдаг ба энэ удаад тэр Роньёд бялуун наах гэж байгаад бүтэлгүйтэн өөрөө нүрэндээ бялуун ялуулна. Гадаадд сурч байсан Жи гэр бүлийн 4-р хүү их орондоо иргэн ирж байгаа мэдээг хажуунаас нь сонссон Роньяо танхай сурагчийг онилж байснаа болоод шууд л 4-р хүүд нь алдахаар шийддэг. Роньёг тосгоор Настан Жи захирал 2 ирсэн байдаг ба Роньё гудамжинд нэгэн нохойг олж хараад насны багадаа тижээж байсан нохойтой ижилхэн байсан тул тижээхээр болдог. Өвчтэй нохой байвал насны биед муу тул Жи захирал нохойг тэрвэрэн машиндаа хийхэд тэнд байсан хүмүүс зургийг нь дараад сошиалд оруулчихдаг. Интернетээр дүүрэн Жи захирлыг сайхан сэтгэлтэй сайхан залуу гэх мэтээр татсныг харсан Настан яг л жоохон хүүхчиг уурлан гомдлож эхэлдэг. Ээж нь эргээд ирсэн болохоор Настан хэдий хөгшинч гэлээ яг л жаахан хүүхчиг ааш зантай босон тэр байлаа. Дууг нохоотойгоо тоглож байхад гинэт л нэг могоо гарч ирэндээ харахад аз болж ойрхон байсан нэг хүү дууг авардаг. Роньёд тэр хүү нөхөртэй нь ижилхэн төдийгүй их л татан санагдсан учраас залууг 4-р хүү гэж боддогч үнэндээ 4-р хүүгийн асрагч хийн хүн байдаг. 4-р хүү өндөр эмээ гэхийн сурч байсан нэр хүндтэй их сургуулийг төгсөж ирлээ гэд их багталтай байдаг ч Роньё түүнийг хуурамч дипломтой ирснийг нь илчилж орхино. 4 жилийн турш гадаадд том сургууль сурах нэрийдлэр асрагч ихээрээ асруулан их хэмжээний хэрэглээний мөнгөөр тэтгүүлж байсан болохоор Настан түүнд ихэд уралдаг. Асрагч их нь өөрийн төрсөн хүүтэйгээ их муухай харьцах хэрнээ 4-р хүүг бөөцөлөөд байгааг Роньё сэжиглэнгүй газарна. Унтаж байхад нь чимээ гаргасанд ууралсан 4-р хүү дуудаа дуурлан яг гэмтэх гэж байхад асрагч хийн хүү дууг хамгаалж өөрөө 4-р хүүд задуулна. Үүнийг нь харсан Роньё уурлаж 4-р хүүг шийтгдэг. Роньё 4-р хүүг шийтгээд байсан болохоор сандарсан асрагч их Жи захирлыг дууддагч энэ нь мэдээж нэмэр болохгүй. Ууралсан Роньё манай Жи гэр бүлд ийм ёс зүйгүй хүн байх ёсгүй гэд 4-р хүүг Жи гэрээс хөөх ба Настан Жи захирал 2 ч түүнийг дэмждэг. 4-р хүүг хөөхийг эсэргүүцсэн асрагч их насны өмнө өдөг сөхрөн хөөхгүй байхыг нь гуйдагч өөрөө 4-р хүүтэй хамт хөөгдөнө. Танхай сурагч болон 4-р хүү хоорондоо их ойр дотн өссөн болохоор гэрээсээ хөөгдөн мөнгөгүй болсон 4-р ахта танхай сурагч машинаа өгөхөр болно. Үүнийг нь хараад зогсож байсан Роньяо 4-р хүү дээр очиход нь өнөөх нь Жи гэр бүлийн нэр нүрээ ашиглаж Роньяогоос хөрөнгө оруулалт нэрээр мөнгө авахар болно. Роньяо Жижтэйгээ нийлж ахиухан мөнгөөр хөрөнгө оруулахар шийддэг. 4-р хүү танхай сурагчийг мөрийтэй тоглоомын газар дагуулan ирж машиныг нь 1 сая юанаар барьцаанд тавиулаад алдчихдаг. Үргэлжлүүлэн танхай сурагчийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд тавиулах гэхэд эзэмшигч нь солигдчихсан байдаг. Барьцаанд тавих зүйлгүй болсон болохоор 4-р хүү Жи гэр бүлийн нэр төрөө ашиглаад танхай сурагчаар 5 саяын зээл авахыг тулгадаг. Аргагүйдсэн танхай сурагч 5 сая юаны зээлээ аваад тоглож байхдаа яхаа мэдэхгүй эргэлзэж байхад нь Роньё хүрээд ирнэ. Танхай сурагчийг машиных нь байршлаар олоод үл хөдлөхүүдийг нь зарцаачгаад ирсэн Роньё түүнийг аваад явах гэхэд нь явуулахгүй байсан тул Роньё нөгөө хүмүүстэй тоглоод дахиад л хожигдоод эхэлдэг. Танхай сурагч сандарч эхлэхэд энэ бүгд Роньёгийн төлөвлөгөө байсан бөгөөд алдсан бүх мөнгөн дээрээ нэмээд 2 саяыг хождог. Хожигдсан хүмүүс нь шаарлахад тэднийг явуулахгүй гэхэд Роньё арга ашиглан бүгдийг нь зодно. Үнэн дээр 4-р хүү танхай сурагчийг мэхлэхээр тэдгээр хүмүүстэй хуйлдсан байдаг ба Роньё үүнийг нь мэдээд 4-р хүүгээс бүх харилцаа холбоогоо тасалж байгаагаа хэвлэлд мэдэгдэхээр болно. Роньё ээжтэйгээ нийлж 18 сая юан олоод 4-р хүүдээ өсөндөө баярлаад сууж байхад нь мэдээгээр Жи гэр бүл 4-р хүүгээсээ бүх харилцаа холбоогоо тасалсан тул түүний үг болон үйлдэл хариуцлага хүлээхгүй тухай гарч аав нь шоконд ороод алдчихдаг. Нөгөө талд мөнгөтэй болсон 4-р хүү найзуудтайгаа нийлэн наргиж байхад асрагч ихэн ирээд нэгэн зочирдон үнэнг ил болгоно. Яг үнэндээ энэ 4-р хүү бол Жи гэр бүлийн хүүхэд биш бөгөөд асрагч ихэн хагас өдрийн зайтай төрсөн өөрийн хүүгээ
жинхэнэ 4-р хүүтэй сольчихсон байжээ. Өчнөөн удаан бодож төлөвлөсөн төлөвлөгөө нь нурхтаа тусан сандарсан асрагч их хүүдээ бүх үнэнгээ хэлээд настангаарс өршөөл ирж Жи гэр бүл буцаж орохыг гуйдаг. Өөрийгөө Жи гэр бүлийн хүн биш болохыг мэдсэн 4-р хүү цочирдон ээждээ жинхэнэ 4-р хүүг хорлохыг гуйна. Асрагч их жинхэнэ 4-р хүү буюу өөрийн өсгсөн хүүгээ яг дуудаад хортой хоол өгөх гэж байхад нь Роньо туслахтайгаа ирнэ. 4-р хүү болон асрагчхийн харилцааг шижиглэж байсан Роньо Жи захирал хоёр шинжилгээ хийлгэн бүхнийг олж мэдээд ирсэн нь тэр байлаа. Жинхэнэ 4-р хүүг сольж хордуулж хөнөөхийг завдсан асрагч ихийг цагдаад өгч жинхэнэ 4-р хүүгээ гэртээ буцаан авчирна. Жи захирал Роньо хоёр гэр бүлийнхэндээ бүх үнэнг хэлж 4-р хүүг халуун дотноор хүлээн авна. Хэдий 20 жил өөр хүний амьдралаар хүнд хэцүү нөхцөлд өссөн ч 4-р хүү үнэхээр сайхан сэтгэлтэй, ухаантай, төлөв төвшин хүн болон өссөн байдаг. Настан жинхэнэ 4-р хүүг хүлээн авч танилцуулах үдшилэг зохион байгуулах бөгөөд үдшилэг дээр хуурамч 4-р хүү ирээд өсвсөн ихээ хайсан ачлалгүй хүү гэж харлуулах гэхэд нь жинхэнэ 4-р хүү өөрийгөө хамгаалж няцааж чаддаг. Эвгүй байдалд орсон хуурамч 4-р хүү Роньо руу хутга барин дайрахад нь Роньо ганц зохиол холдуулчихдаг. Асрагчхийн харгас хандлагаас болж сургууль сурч чадаагүй жинхэнэ 4-р хүү Роньо танхаа сурагч хоёртой хамт суралцгаар болдог. Тэдний сургуульд хай өвгний ач ирээд танхаа сурагчийг өдөж байгаад Роньод загнуулна. Роньогийн учир битүүлэг байдал нь түүнд таалагдаж өвөөдөө энэ талаараа хэлэхэд хай өвгөнч эртнээс Жи настантай өрсөлдөж байсан болохоор танхаа сурагчаас Роньог булааж ав, охин найрахтаа үүнийг хэрэгэл гэж дэмжиж картаг хүртэл өгнө. 4-р хүүгээ анзааралгүй танихгүй явж ирсэндээ гэмшсэн насны сэтгэлийг засахаар Роньо хай өвгөн настан гурав хамт засанд явдаг. Гэтэл тэр үеэр 1-р ангийн төгсөлд залуу дүрээрээ гарч ирсэн Тан хөгшин энэ удаад хөгшин дүрээрээ гарч ирнэ. Өмнөх ангийн залуу дүрээр гарч ирсэн дүрс нь үнэн дээр Роньогийн зүүд байсан байдаг. Тан хөгшин дайны жилүүдэд онгоцны нисгэгч байсан бөгөөд осолдож өхөл амьдралын загт ирэх бүртээ зөвхөн Роньогийн царайг л нүдэндээ төсөөлж харсаар эргээд бос чаддаг байснаа дурсаад Роньод олон жил хадгалсан зүйлдээ бэлэглэнэ. Роньог нэгэн нэр хүндтэй найруулагч кинонд тоглуулахаар болсон талаар мэдээ гарч байхыг нь харсан хойд их болон дүүн атаархаж дахиад л хор найруулж эхэлдэг. Хойд их өмнө нь ээж хүүгийн дүрээр хамт кинонд тоглож байсан нэгэн алдартай жүжигчинтэй хуурай ээж хүүгийн харилцаатай байдаг болохоор түүнээс Роньогийн дүрийг булаан охиндоо авч өгөхийг гуйдаг. Гэхдээ тэр нэр нөлөө бүхий жүжигчин нь Жи гэр бүлийн 2-р хүү байдаг. Хойд их болон дүүн гол дүрийг буудалтын чадвараар нь дахин сонгуулахаар болж өөрсдөө 14 хоногийн турш бэлтгэл хийсэн байдаг. Гэхдээ дайны цагаас ирсэн манай Роньог буудалтаар яахан гүйцэх билээ? Байдал бишдсэн болохоор хойд их хуурайд хүүгээ дуудахч гэсэн 2-р хүүг таньсан Роньо том дугаараад байсан 2-р хүүг зодоод хөвгөөд явуулна. Настан санамсаргүйгээр гэмтсэний дараа Роньо зүү тавьж эмчилгээр шийддэг. Хүүгээ багадан зүү тавьж эмчилж байсан туршлагатай учраас Роньо өөртөө ихтэй зүү тавьснаар сүүлийнх нь үлдээд байхад гаднаас 2-р хүү эмч дагуулan орж ирээд зогсоохыг оролдоно. Роньо дорхноо л сүүлчийн зүүгээ тавьснаар Настан сэргэж саяхан л зүү тавихыг нь хориглож доглоод байсан эмч Роньог биширдэг. Настан Жи захирал хоёр 2-р хүүд Роньог илэн цэмээн гэж хичнээн тайлбарлсан ч итгэдэггүй. 18 настай охин миний илэн цэмээ байна гэж юу байсан юм? Камер хаанаас бичиж байгаа? Ямар нэгтэй шоу вэ гэж хэлээд асуусаар байгаад л гараад явчихдаг. Гэр бүлийнхэн нь бүгд л Роньог илэн цэмээгээ гэж бодон ихэд хүндэтгэлтэй хандаад байсан болохоор арга буюу 2-р хүүч мөн түүнийг илэн цэмээгээ хэмээн хүлээн зөвшөөрдөг. Роньог ирснээс хойш гэрийнхэн нь илүү аз жаргалтай болсон юм шиг санагдсан тул 2-р хүүд Роньо таалагдаж эхэлдэг. Роньог танхаа сурагчтай явж байхад нь хай өвгний ач дахин гарч ирээд нэр хүндтэй профессортой хооллох болсон. Яхав чамайг дагуулад явъя гэхэд нь Роньо тоодоггүй. Харин нөгөө профессор хай өвгний ач руу залгаад чухал хүнтэй уулзахаар болсон чамтай хоол идэж амжихгүй гэж хэлэх ба тэр чухал хүн нь манай Роньо байдаг. Роньогийн удирдлага доор хиймэл дагуулх өргөх төсөл хэрэгжих болж Ли профессор хамтран ажиллах болсон нь энэ байлаа. Ли профессороос Роньогийн ахалсан төслийн анхан шатны мэдээлэл цуглуулах даалгавар авсан хай өвгний ач өвөөдөө онгироод сүйд. Роньогийн хойд их 2-р хүүдээр очиж охиндоо сансар судлалын талаарх нэгэн шинэ кинод дүр олж өгөхийг хүссэн гуйдагч 2-р хүү харин Роньод дүр олж өгөх бодолгүй байдаг.
Гэтэл хойд ээж нь ханиалгаж эхлэх бөгөөд хуурай ээжигээ уушигны хорт хавдартай болсныг сонссон 2 дугаар хүү арга буюу Роньяод дүр олж өгөхөөр болдог. Тэгээд элен зэмээ гэхийн өмнө очиод хуурай ээжийнхээ охин тусгаас өөр сонголтгүй болсонтой уушлалт гуйж шийтгүүлэхийг хүсэхэд нь Роньё ашлалтай хүүхдийг яасан гэж шийтгэх вэ? Рон гэрийн хүмүүс л бидэнд муу зүйл хийхгүй бол би муу санахгүй гэж хэлдэг. Ингээд харахад Жиаогийн хүмүүс бүгд тусч сайхан сэтгэлтэй ахмадтай ашлалтай хүмүүс байгаа биз? Роньё 3 дугаар дүр тоглох гэж байгаадаа бөөн баяр болоод зогсож байхад нь Роньё харин гол дүрийг бүтээхээр болсон байдаг. Үүнийг нь мэдсэн хойд их Роньё хоёр өмхийгөө 100 хацардаг. Кино зураг авалтаа хийхээр ирсэн сансар судлалын төвд нь хай өвгөний ач Ли профессорын даалгавраар ажиллаж байдаг. Зураг авалт явагдаж байхад гинэт төхөөрөмжөнд саатал гарснаас болоод хүн болгон сандарч байх зур Роньё эгчийгээ эвдчихсэн хэмээн гүтгэж эхэлдэг. Роньё гарсан саатлын асуудлыг олъё гэхэд нь хай өвгөний ачаас ахуулаад олон хүн эсрэг гүтсэн ч Роньёгийн өөртөө итгэлтэй эс шийдэмгий төрхөнд нь бууж өгнө. Ли профессор ирээд Роньё хэлсэн л бол бүгд зөв гэсэн үг гэж хэлээд энэхүү томоохон төслийн удирдагч нь Роньё болохыг зарладаг. Бүх хүн түүний зааврыг дагаж хамтран ажилласнаар асуудлыг шийдэж чаддаг. Харин кино багийнханд энэ үйл явц жүжиглэлснээс илүү амьд санагдсан тул камера асаагаад бичиж авдаг. Роньё бүх асуудлыг шийдэж нэр хүнд нь ч өссөн татаархсан Роньё сансар судлалын төвийн нууц материалыг хулгайлаад Роньёгийн цүнхэнд хийгээд орхичихдог. Энэ үеэр нь настаг нууцаар ээжигээ дэмжих гэж ирээд Роньёгийн хорон үйлдэлийг харчихдаг. Тэгээд настан түүнд дөхөж очоод Роньёг хохирох үйлдэл хийж байсныг нь хүмүүст илчлэх гэтэл Роньё жүжиглэж настан өөрийнх нь бие зөвшөөрөлгүй хүлээгээд гүтгчихдэг. Үүнийг нь мэдсэн Роньё уурлаж дүүгээ алгадаг насны маск нүдний шилийг нь авснаар хүмүүс бүгд Жи настанг таньдаг. 2 дугаар хүүч мөн тэдэн дээр ирж өвөөгөө өмөрснөөр бүгд 2 дугаар хүүг Жиаогийн хүн болохыг мэднэ. Роньё үргэлжлүүлэн жүжиглээд байсан тул Роньё замын эсрэг талын хяналтын камерын бичлэгийг утсаараа дорн олчихно гэж хэлээд утсаа нэг агшинд сандарсан Роньё шууд л насны өмнө өвдөх сөхөр суугаад хэсэг зур ухаанаа алдсан байна гэж хэлээд хэрэгээ хүлээдэг. Ингээд Роньёгийн хэрэг илчлэгдэж цагдаагийн газар руу авч явах гэхэд нь хойд их нь гарч ирдэг. Тэгээд ухаан алдсан болж жүжиглэхэд нь Роньё нэг том зүү гарган ирж хатгахад дорхноо босч ирэх бөгөөд өврөөс нь хуурамч цусан унах нь тэр. Энэ бүх хугацаанд хуурай хүү буюу манаа 2 дугаар хүүгээр тоглож өр сэтгэлийг нь ашиглаж байжээ. Түүнийг ойлгосон 2 дугаар хүү энэ удаа хойд их Роньё хоёроос үр мөсөн холбоогоо тасалдаг. Хойд ихийн утас дуурч түүний хийлгэсэн шинжилгээний хариугаар жинхнээсээ хорт хавдар онцлогдсон энэ удаа жинхнээсээ ухаан алдан ундаг. Роньё маань хиймэл дагуул хөөргөх гэсэн нөхрийнхөө мөрөөдлийг биелүүлж буужин амжилттай хөөрхийг өөрийн биеэр анх удаа хардаг. Гэр бүлийн зургаа даруулахаар бүгд цуглан яг тоолж эхлэж байх тэр агшинд Жи гэр бүлийн 3 дугаар хүү эргэн гэртээ ирж байгаагаар энэ ангийн үйл явдал дуусдаг. 10,000 subscribe хүрснийг тохиолдуулан энэхүү бичлэг маань 10,000 лайк, аль эсвэл 10,000 коммент хүрсэн тохиолдолд дараагийн ангийг шууд л оруулах болно шүү. Цаашдаа манай Сөв хятад богино драмуудын тайлбар тогтмол орох бөгөөд цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараад хүлээж байгаарай.